Hold up, hey, 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 hey. Hold up, yeah, hey. Big move, big step, big energy. Hi. Би өрөөндөө ээлж хамралтын 5 хоногийг хичээлээ засвар хийжээ гэж бодоод тэгээ өнөөдөр нэгдүгээр өдөр ээжтэй хамт 100 айл орж хэрэгтэй материалуудаа цуглуулна. Тэгээд би ийм мөрөөдөө болмоор байгаа план зургийг өөрөө гараараа зурсан. Би бүр амар тогтлоод байна. Яагаад гэхээр манай эгчтэй хоёр манай эгч жижиг өрөөнд би том өрөөнд амьдардаг байхгүй юу? Тийм болохоор хоёрт ингээд зурагтаа үзээд суух том өрөө байхаа болцсон. Тийм болохоор гоё зурагтаа үзээд суух том өрөөтэй тэгээд бас тусдаа унтлагын өрөөтэй болохын тулд том өрөөгөө хоёр хувааж үзэж байгаа. Нэг тийм байна. Хоёр хуваагаад гоё юм орон дээр зөвхөн хөвтөд байхгүйгээр гоё орчинд бүрдүүлмээр байгаа. Гол зорилго маань. Тэгээд ингээ харагдцсан амар гоё видеон дээр бас амар гоё харагддаг баймаар байна. Тэгээ бас амар гоё том талтай болмоор байна. Би ер нь тийм л хүсэлтэй юм да. Би заяа. Өрөөндөө хамгийн юмнуудаа гаргаад үүдэнд болон ихчийн өрөөнд болон коридоруудад хуваагаад бүгдийг хураацсан заа. Тэгээд одоо обоогоо хуулах ёстой. Тэг маргааш нэмэлтээр хан маань хийн. Тийм болохоор би одоо обоогоо хуулчихна. Хараа. Хуулаад ингээд доор нь бөөгнүүлчлээ. Обоо хуулахдаа ингэж усаар нь ороож агаад ингээд нойтон болоод жоод хуулах юм бол мангуу ингээд томор хуулагддсан байна. Тэгээд одоогийн байдлаар юм байна. Манайх эндээ ингээд амар чихтэй хөвсөрсөн байдаг байхгүй юу? Гэхдээ энэ одоо дахижуулал хөвсөрөхгүй байх. Тэгээд энэ нэг тэмдэглэгээ агаад энэ тэмдэглэгийн болохоор нэмэлт хан орж ирнэ. Энэ хэсэг нь болохоор манай унтлагын өрөө болоод тэгээд энэ хэсэг нь болохоор ийм зурагт морагтаа үздэг ийм чийл зоон маягийн юм болно. Тэгээд ингээ бүх обоогоо сайхан хуулчий. Та нар туулж байгаа явцаасаа харуул. Energy, walk in her room, look at me. Big move, big vibe, big scene. Drip too loud, camera on me. Big move, big move. Everybody on the move. Big move, big move. Turn it up. Boom, boom, boom. Left step, right camera roll. Two best friends in control. Spin one time, laugh too loud. Whole crowd going wild. Beat drop low, bass go boom. Everybody. 5 дахь өдөр болсон байна. Би 1-р өдрийн бичлэг хийсэн. Нөгөө обоо хуулж агаар бичлэг хийсэн шүү дээ. Тэрнээс хойш бүр 5 өдөр өнгөрсөн байна. 1-р өдөр тэгээ 100 айл ажилтдаггүй учраас тэр нөгөө нэг обоо хуулаад тавилгаа зүгэл дууссан. Тэгээ 2 дахь өдөр дөө юу хийлээ? 2 дахь өдрөө дэлгүүр ороод юм аваад тэгээд нэг энэ ханыг замаас гисэн. Замаас шүү дээ. Будагны сувар тавьдаг юмыг замаас гэдэг байгаа. За тэгчээд одоо бол бүх ханаа тэгэхэд энэ дээр юм нэмэлт хана гараад ирсэн. Тэгэхээр ийм болоод ийм болсон юм да. Яа тэгээд нэмэлт хана бол гарч ирсэн. Ингээд энэ болохоор миний унтлагын өрөө. Энэ дээр болохоор том өрөө орж ирэх зорилготой. Тэгээд одоо болохоор тааза будна. Таазны буланд байсан ингээд дээр үеийн айлуудад бүгдэнд нь байдаг нэг юм сонин юм байдаг штэ. Тэр байсан бохгүй. Тэрийг нь хавуулж аваад ийм гой зүгээр дөрвөлжин болгосон. Тэр амар цэвэрх. Өнөөдөр хагас өдрийн 7 цаг болдгоо байна. Ээж таяр хийсэрлээ. Ийм гой болдгоо. Тэгээд ирлээлэгт тааза янзлцсан. Бутаар таг. Би бүрдтэй өрөөнийхөө төсвөрийг өөрөө хийн. Энэ 5 хоногийн ээлж амралтанд дамжуулж
заавал засвархийн гэсэн өөрийнхөө үзэж. Энэ бүр амар хэцүү ажил. Гэтэ та нарт тэгэж бичлэг үзээд амархан гэж бодвол энэ бүр амар хэцүү. Тэр нэрг оноо энэ ханыхаа хобой юм одоо чимэглэл юм байна. Гоёлын хийжсэн. Гоё. Тэгээд энэ жоо юм алтлаг дуу. Энэ өчтөр нь бол энэ их амар шүнжийн болсон. Яг л манай байр нэр энэ болон аахгүй. Энэ болон үнэхээр хараал идмээр тэг шиг биш. Энэ тэнд бүрийнхий ингээд явцсан заяа. Тэгээд тэрний чинь энийг амар гайгүй харагдуулахын тулд тэрийг янзлах гад тэгээд ээж дөө амар олон бодож би бүр хөр хийж амар зогож нөө. Одоо ялсан удаа тусгаал ялсал ээжийг амраамаар бас би ч гэсэн амар ядарч юм. Тэгээд замаас гээд хан болон таазанда бодгад өрхөөс өмнө төрхтэй нэг юм байд юм байна л та. Тэгээд тэрийг үрээд ингээд тэгшилдэг даа юу. Тэр нь бүр үнэхээр ядаргаатай ажил. Тэгээд би одоо юу нь бол сур ажил эхлэх 6 жил гэсэн үг шүү дээ. 6 хоногийн турш өдөр болгон бид тэр замасгтай ноцолдож өдөр болгон тэр замасгийнхэн нөгөө нэг онтон байвал тэрийг нь хуурайцсан цаа. Өчигдрээр унтаг бөгөөд болохоор амьд нойр хүрч юм. Тэгтээ сайн нойр солиултчихэд 5 6 7 гэж унтаад өдөр сэрээд исэн болохоор тэрнийхээ темпийг өөрчлөх зорилгоор өчигдөр унтаагүй хүрсэн. Одоо ээж хоолоо идчихээд гэсэн ээжийг унтсан ч гэсэн би ямар тааж энэ нөгөө нэг би хэсэг амар гоё цэвэрхэн байлмаар байхгүй бэлэн төс тавихгүйгээр бэлэн төс тавихаар надад тиймэр гэж хөвшин мэдрэмж төрөдөг болохоор бэлэн төс тавихгүйгээр энэ хэсгийг ингээд хөрхөн хараалмаар байгаа. Тийм болохоор энэ хэсэг амар юм балан цэвэрлж байгаа заяа. Тэгээд энийг замасагт нь дахиад замасаг. Тэгээ энийг замасагтаж дуусаа замасаг нь хатцсан бол би хана бод гомдмаа нөгөө ирсэн байгаа. Тэгээд хана бодоод хатчих юм бол өнөөдөртөө бид тэнийг заавал хийж дуусгах заяа. Тэгээ маргааш юу нь бол ийм амар шороо толдод сур ажил дуусч таарна. Тэгээд юмнууд амар зөвлөхгүй бол манай гэр бүр тэр чигээрээ ийм цагаан шохоо яа гэх нөгөө нэг замасгаа үрээд байгаа штэ. Замасгаа ингээд гадуугийн бичлэгийн тулд нэг юм хідэн зураас гарсан ч юм уу тийм ахын бол замасгаар үрж тэгшилж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чи тэр үрэлтнээс хамаарат бүр амар тахан шохоо болсон манай гэр тэр чигээрээ бүр цаана идэг. Чи өөрөө ч нэг шохоо. Тийм болохоор өнөөдөр ялсан танаа бодорч дуусгаад тэгээд ялсаал цэвэрлэгийн дормоор. Тэгээд би орон дээр зүгээр л хөвмээр. Тэгээд энэ сэмэрсэн, шимпэрсэн юм байж байна да. Тэгээд өнөөдөр зүр тусаад өмнө байсан бүх тавилгануудаа мэдээж хэрэг оруулж ирэн юм. Бичээд нэмэлтээр авах юм байна уу, солих юм байна уу гэдгийг хараад би сольж нэмэлтээр юм хөдөлж авнаа. Ингээд амар цаавч ингэж засвар хийчээд нөгөө л хуучин тавилгатаа байвал яриад дээ. Зээлээ чамаагүй тавилгаач дээ. За тийм байна би тэгж хагаад хана бодчаад тайдад видео үзүүлээ. Хана бодчаад барыг цэвэрлжээд үзүүлж тарах байх гэж бодож байна. Бүр хана бодож цэвэрлжээд тавилгаа байршуулчаад үзүүлчих магадгүй. За ямар ч тач дараал. Влог бол дуусаагүй. Энэ хэдэг влогийг мангар халтур нэгж байна. Амар завгүй амар хийх юмэлтэй болохоор ер нь бол влог хийгээд яриад байж юм гэдэг бол бас айгүй хэцүү юм байна. Би нэрээ нөгөө байнга яриад байдаг замсгны ашигтай болсон за. Ингээд би бэлэн үсэж юм хийж чаддаггүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр замсгнаас нь хашлаад ийм гүбрүүтэй жижиг улаан юм туурц. Бүр амар тэнгууд ингээд амар захтнаад ингээд амар хорсоод байгаа. Гараа угаагаад бүр юм шалбарцсан юм угааж байгаа юм шиг мэдвч түрүү за бүр амар тэл цаана бодохгүй туслаа тал тэсэж шүү нэмэ тэсэж шүү хэлбэ амар тэсэж байгаа. За яг уу тийм болно доо тийм ээ. Энд чинь ингээд зурагт орж ирэх юм шүү дээ.
Тэрний цааталт надад миний болох үг байх юм шиг. За тийм гэдэг. Тэсэм мэцхан уу. Ингээд чи нэг юм засварын видеого дуусгах өдөр ирдэг юм байжээ. Засварын видео дуусгах гэж бүр амар их хугацаа зарцууллаа. Яагаад гэхээр өөртөө засвар хийхээр жижиг шатж юмнууд үлдчихээ тэргээ дахиж зассаар агаад нэлийн удажлаа. Тэгээ миний өрөөг томилоод нэг харах юм бол ийм болсон байгаа. Ийм жижигхэн Poppy гэдэг дүүтэй болсон учраас манай гэрт ийм болон ийм юмнууд нэмэгдсэн байгаа. За ямар ч тааж унтлагынхаа өрөөнөөс эхлээд танилцуулъя. Манай унтлагын өрөө нэг иймэрхүү. Энэ арсетуудаа нэг янзлаа гэж бодоод байгаа. Гэхдээ яг яаж янзлахаа сайн мэдэхгүй байгаа учраас иймэрхүү байна. Энэ гэрлэг болохоор би табагаар захиалж авсан. Ийм гоё чанартай. Тэгээд ийм төмөр дэвсгэртэй, төмөр тавцангуудтай ийм хөөрхөн гэрэл ирсэн. 3 өнгөр хастаг, шар, цагаан шаргал гэсэн өнгөнүүдээр хастаг. Энэ хэсэгтээ ингээ гэрлээ тавьсан. Би бороо тавьсан ингээ гэрлэлтэй. За тэгээд дараагийнх нь болохоор би хувцсны шүүгээгээ зараад шинээр хувцсны шүүгээ худалдаж авсан. Тэр нь болохоор ийм би жоох юм өндөр хувцсны шүүгээтэй баймаар байсан. Тийм болохоор юм өндөр хувцсны шүүгээ авсан байгаа. Poppy манд өнгө жоохон байгаа учраас хевсэн дээр шийдэж магадгүй гэж бодоод хевсээ хайрлаад ингээ дээр нь тавьсан. За тэгээд нэмэлтээр гаргаж ирсэн том өрөө маань ийм болсон байгаа. Бас л энд арзэдэг. Энэ асуудлыг л нэг аргаар шийдмээр байна. Санаа оноо байдаг бол манайхаа хэлж туслаарэ. За тэгэд ингээд зүрхтэй тавьсан. Декор болгоод тань ийм химэлцдэг аваад вааштай тавьсан. Ийм байгаа. Тэгэд энэ будинг мөрөн амар үнэтэй юм шиг үлээ. Би зүгээр табагаар хямдханаар захиалж авсан. Нэг 200 мянга дотор карготойгоо хамт багтсан баха. Тэгээд будинтайгаа өнгийн зохицуулгаад ийм хөөрхөн цэцэг авсан. Ийм хөөрхөн толтой. Өөрийнхөө бодож исэн том толийг авъя гэсэн чинь толнууд юу н амар үнэтэй гэм билээ. Тийм болохоор толио бол төр хойшлуулсан жоох мөнгөтэй болчиход авъя гэж бодоод. Тэгээд энэ шкаф маань хിവэрэ байгаа. Тэгтээ иймэрхүү хайрцагнууд нэмж өгсөн. Тэнгүүт арай юм цэвэрхэн болоод байгаа байхгүй юу? Энэ дунд хэсэгт байгаа энэ арзаасан сарваасан юмнууд бол миний гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон мейкап энэ олон төрлийн юмнууд байгаа. Гоо сайхныхаа ширээг уг нь шкафныхаа энэ хэсэгт тавья гэж бодсон чинь ийм хөөрхөн жижиг амтантай болчих учраас Poppy-г маань хашаа байна. Бид нэр ажилдаа яваад өгөх юм бол Poppy юу нэг хашаандаа байж ах зорилготой хашаанд нь 0 болон хоолных нь цав зэрэг бүх хэрэгтэй юмнууд нь оруулаад өгчнө. Тэгээд энэ хайрцагтай юмнууд болохоор орныхоо энд нь наах юм зөөлх юмнууд байгаа. Энийг наачих юм бол энэ хайрцагтай юмнууд байхгүй болоод аюу цэвэрхэн болчихно. Тэгээд Poppy-гийн нэмэлт хоол моол хувцснуудын болохоор нэг газар фтэйхэн замраатай тавья гэж бодож байгаа. Тэгээд манай Poppy ингээ памперсэн дээр шийдэг. Тэгээд нэг иймэрхүү өгчлөлттэй болсон. Иймэрхүү байдлаар засвар хийгдсэн. Одоо ер нь бол тогтчод байгаа нэг амар их юм бол дутуу байхгүй. Poppy-га том болохоор гоо сайхны ширээ аваад энэ хэсэг маань цэвэрхэн болно гэсэн үг. Тэгээд ер нь бол ингээд болцсон байгаа. Одоо амар гоё тухтай амьдэрч байна. Гоё хан мантай, гоё юмнуудтай. Тэгээд энэ бэлэнтүү хийхгүй гэж бодож исэн чинь нэрээ бэлэнтүү хийхгүй байж болдгүй юм байна. Яасан бэ гэсэн чинь бэлэнтүү хийхгүй болохоор амар тийм юу харагдсан юм л да болох замбраагүй. Тийм болохоор бэлэнтүү хийсэн. Гэхдээ ийм гоё цэвэрхэн цагаан өнгийн бэлэнтүү хийсэн. Тэгээд манай ихч бас миний засвар хийсний дараагаас өрөө зассан. Тэгээд цагаан өнгийн хаалгатай болсон болохоор миний энэ хаалганы хүрээ бор байж агаад гоё цагаан болсон. Угаасаа бор байх юм бол энэ бор өнгөтэй өөж гэсэн сайн зогцохгүй айгу мангар болох байсан байхгүй юу? Тэгээд гоё зогцохоор цагаан өнгийн ийм хаалганыхаа хүрээтэй болсон. Тэгээ одоо болохоор гэртээ өөрөө засвар хийсэн хүний сэтгэлдээ хуваалцъя гэж бодлоо. Би нөгөө нэг Instagram дээр, YouTube дээр гэртээ засвар хийж байгаа эрэгтэй эмэгтэй хамаагүй ер нь хүмүүсийн видео үзээд ямар юм бэ? Ингээл болчих юм биш үү гэдэг байдлаар ер нь ганцаараа засвар хийн гэж бодож исэн. Тэгсэн чинь яг үнэндээ ганцаараа засвар хийн гэдэг бол үнэхээр худлаа юм билээ. Тэрнээс гадна тэр видеонууд дээр харагдаж байгаачлан тийм амар амархан юм бол үнэхээр биш үлээ. Амар хэцүү юм билээ. Ер нь бол өөрөө засвар хийн гэдэг бол амар хэцүү, амар их ядраадаг. Тэгээд маш урт хугацаа шаарддаг ажил юм байна гэж би бодсон. Жишээлх юм бол яг хөө би туршлагагүй надтай хамт хийжсэн манай гэрийнхэн туршлагагүй байсан болохоор бид нэр жоохон алдаа гаргаад удацсан байж магадгүй. Гэхдээ анх удаа засвар хийж байгаа хүмүүс яг л бид нартай адилхан байх гэж бодож байна. Тэгээд обоо наагаагүйгээр обоо наахаар нэг гоё байх байгаад байгаа болохоор обоо наахгүй шууд ингээд имүүлсдсэн гэх юм уу? Будцсан. Тэгэнгүүт
дараа нь ч гэсэн обоонох шаардлагагүй эмүүлстэйд явчих юм бол өрөөнийхөө өнгөнүүдийн солиод аюу гоё цэцтэй байх учраас эмүүлсийг сонгосон. Тэгээд ингээд ер нь л аюу хэцүү амар их ажилтай хүнд ажил байлээ. Би ээлжийн 5 хоногийн амралтанд л амжаад засвараа хийгээд дуусчих юм болов гэсэн чинь ээлжийн 5 хоногийн амралт бол үнэхээр богино хугацаа илээ. Нэг өрөөний засварыг 5 хоногт хийж дуусгах гэж би үнэхээр майлсан. Тэгээ бүрэн гүйцэд бол дуусаагүй. Жижиг сажиг юмнууд үлдсэн. Тэднийг дараа нь жижигээр хийсээр байтал бараг л миний засвар 1 сарын хугацаанд үргэлжилсэн гэж бараг хэлэхэд болно дөө. Тэгээд ингээд засвар дуусны дараа манай ихч манай өрөөг харангуйтаа манайх ч гэсэн засвар хийн гэд манай ихч засвар хийсэн өрөөндөө тэгээд ихчийнхээ өрөөний засварт туршлагатай болсон учраас би амар сайн тусалж чадсан. Миний өрөөний засварт ээж амар их туслаад манай ээж бүр амар ядарсан байхгүй юу. Тийм болохоор ээжигээ анагийн өрөөний засвар дээр ядраахгүй гэж бодоод анигт хоёр ер нь ээжийг оролцуулахгүйгээр хоёлаа хийхийг хичээгээд одоо анагийн өрөө болон миний өрөөний засварыг хийж дууссан байгаа. Тэгээд одоо энэ зуны зорилго гэж маш том ажил байна. Энэ зуны зорилго нь болохоор галтгой өрөө болон коридор, нойлын өрөө, ванны өрөөндөө засвар хийх сонирхолтой байна. Одоо ингээд бүтнээр нь засварын компаниар засуулаагүй нэг өрөөгөр нь өөртөө зассан учраас одоо энэ үлдсэн галтгой өрөө, коридороо засварын байгууллагаар засуулъя гэхээр бид нэр одоо энэ зассан өрөөгөө муухай болгуулчихвал яах вэ? Тэгээд засвар хийж байгаа үед хаана амьдрах вэ? Ажлаа яах вэ гэдэг ийм асуудлууд байгаа учраас анигт хоёр дэвчж байгаад өөртөө засвараа хийж тарахаар болж гин гэж юу ойлгоод байгаа. Гайгүй одоо арайгаа туршлагатай болсон гэж бодоод байгаа. Яагаад гэхээр эхлээд энэ дээр байдаг юм гурвалжин юм хээтэй ийм юм байдаг гэсэн баггүй юу? Тэднийг нь аваагүйгээр үнсэн ханаа замаас гитсэн. Тэгсэн чинь тэрийг авчих юм бол амар гоё цэвэрхэн болох гээд дахиж тэрийг аваад тэр хэсгийг дахиж замаас гитаад тэнгүүтээ бэлэнтүүснийхаа доотлыг бас ингэж гоё болгоё гэд дахиж ингэ замаас гитаад бүр юм амар олон удаа өөртөө амар ажил утсан ийм төвхтэй үйл явц болцсон учраас одоо бол арай ийм дуршлагтай арай ийм ингүүл нэрээ тэх бах та гэдэг бодолтой болцсон байгаах гэж найдаж байна. Тийм болохоор одоо үлдсэн өрөөнүүдэд засахад миний өрөөнд зарцуулсан шиг тийм их хөдөлмөр, тийм их цаг зарцуулахгүй байгаасаа гэж найдаж байна. За тэгээд ийм болсон байна. Манай өрөө ийм хөөрхөн болсон. Та хэрвээ өрөөндөө ч юм уу гэртээ засвар хийх сонирхолтой байгаа бол сэтгэл санааны бэлтгэл болон цаг хугацаагаа сайн хангаарай. Тэгэхгүй бол наа чиг заавалжгүй ээлжийн 5 хоногт бол амжуулаад дуусгах наач ингэж болохгүй тэгж болохгүй гэх юм бол өөрт амар дарамттай жоохон хэцүү санагддаг юм байлээ. Тэрнээс бусдаар бол нэг хэсвэртэй асуудал байхгүй гайгүй. Тийм байна. За тэгээд миний засварын видеог үзсэнд танд баярлалаа. Bye. Амар адал явдалтай өрөнгө өдрүүд өнгөрсөн. Гэтэ яг уу амар хэцүү, амар ядраад байгаа ч гэсэндээ миний өрөө ийм болж ин доо гэж бодохоор бүр амар багталтай, амар баяртайгаар ажилт юм билээ. Амар баярлж жаргалтайгаар ядардаг гэх юм уу? Тийм болохоор зориг гаргаад та нар шийдэж бас болж юм. Тийм болохоор та нарт хэвээ тэгж шийдсэн бол амжилт хүсье. Bye.